бидний урлагаар студид боловсролын урлагийн секторын эрхлэгч их тогтох иржээ танд өглөөний мэдрэг шинжилгээний мэдрэгээс хамарсан уу? Хүнд өглөөний мэд хүргэе. За би 7 хоног бүрийн даваа гарагтвал ерөнхий боловсролын сургууль ордог хичээлүүдээс онцлон авч мэдээллүүдийг өгдөг шүү дээ. Өнөөдөр бол бид ерөнхийдөө өнгөрсөн онд хэрэгжсэн цөм хөтөлбөрийн тухай ерөнхий боловсролын сургуульд ер нь энэ цөм хөтөлбөр ямар байдлаар сайжруулалт хийж ямар хүрээг хамарч орж одоо хэрэгжсэн талаар ерөнхий мэдээллийг өгөх гэж байна. Тэгэхээр эхлээд цөм хөтөлбөрийн тухай мэдээллийг үзэгчдэдээ, эцэг эхчүүддээ өгсөн зүйтэй болов. За 2014 оноос эхлээд ерөнхий боловсролын сургуулийн өмнөх боловсролд сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Гэхдээ үе шаттайгаар 14 онд бага боловсрол дээр, 15 онд суур боловсрол дээр, 16 онд ахлах боловсрол дээр гэх мэтчлэнгээр тийм ээ. За энэ сургалтын цөм хөтөлбөрийн нэг онцлог нь гэх юм бол бас хэд хэдэн давуу талтай байгаа. За нэгдүгürt бид нэр сургалт цөм хөтөлбөр дэх агуулгыг хуучин бол одоо сэдв, бүлэг сэдвээр нэгжилдэг байлаа тийм ээ. Энэ сургалтын цөм хөтөлбөрт бол агуулгыг суралцгын зорилтоор нэгжилж өгсөн. Ингэснээрээ өөрөөр хэлбэл хүүхдүүд яг юуг хэдийн хугацаанд мэдээд ямар үр дүнд хүрсэн байх юм, ямар одоо сургалтын хэрэглэгдэхүүн багаж хэрэгслийг ашиглах юм бэ гэдгийг нь бол тодорхой болгож өгсөн байгаа. За хоёрдугаарт нь сурагч өөрөө сурах арга технологиг бол сургалтын цөм хөтөлбөрт нэлээд тодорхой тусгаж өгсөн. Жишээлбэл бол суралцгын онолд суурилсан сурах арга барилуудыг хүүхэд өөрөө яаж сурах ёстой юм бэ гэдэг ийм арга технологиудыг бол сургалтын хөтөлбөрт нэлээд тодорхой тусгаж өгснөөр бас онцлог давуу талтай. Жишээлбэл бол одоо шинжилэн судлах арга барил, асуудал шийдвэрлэх арга барил тийм ээ, даалгавар суурилсан сургалтын загвар гэдгүүдийг бол сургалтын хөтөлбөрт нэлээд тодорхой тусгаж өгсөн учраас энийг аваад багш одоо хүүхдийг сурах үйл ажиллагааг нь дэмжиж явах юм боломжтой. За гуравдугаарт ахлахангийн сургалтын хөтөлбөрт бол нэлээд томоохон хэмжээний тийм өөрчлөлтийг бол хийсэн. Ахлахангад хүүхдүүд бол бүгдийг биш өөрийнхөө одоо ирээдүйд эзэмшиж байгаа мэргэжлийн хачиг баримжааг олж авах үүднээс хүүхдүүд хичээлийг сонголтоор үздэг ийм боломжуудыг тавьж өгснөөр бол нэлээд бас онцлог юм даваа талуудтай. За гисэн хэдий боловч сургалтын хөтөлбөрийг бол богино хугацаанд боловсруулж яхад бас тодорхой хэмжээний алдаа оноо бол гарсан байдаг. Тийм учраас бид нар өнгөрсөн жил үндэсний хэмжээний 4 удаагийн том хилцүүлгүүдийг зохион байгууллаа. За мөн одоо сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн нөхцөл байдлын судалгааг хийж үзлээ. За эндээс үүдээд бид нар яаж ийм нөхөр энэ сурагч төвтэй сургалтын арга технологиг багш нар бас төдийлөн сургалт нэвтрүүлж чадахгүй байна гэдэг юм дээр дүгнэлт хийгээд тэгээ ер нь энэ юунаас болоод эхэлвэ гэд ингээд шинжилээд үзэхэр зэрэг нөгөө сургалтын агуулга нь бас хэтэрхий их учраас багш нар тэр болгон бас энэ сурагч төвтэй сургалтыг одоо сургалтуудаа нэвтрүүлж бас хараахан чадахгүй байна гэдэг юм асуудлууд гарч ирсэн. Тэгээ бид нар энэ өнгөрсөн 2019 онд сургалтын цөм хөтөлбөрийн агуулгад бол нэлээд хэмжээний тодорхой хэмжээний шинжилгээ хийж үзээд тэгээд агуулгыг тэр боловсролын төвшин хоорондын залгамж холбоон дээр нэлээд ажиллаж дахин сайжруулалтыг бол хийгээд ингээд энэ хичээлийн жилээс эхлээд ерөнхий боловсролын сургууль дээр одоо бүгд чигт хэрэгжүүлээд ингээд явж байна. Альва зүйлийн шинжилэлт гэдэг нэг нь нөгөөдөө одоо нөлөөлөд явдаг шүү дээ. Энэ ч утгаараа хөтөлбөр шинжилэгдээд, агуулга шинжилэгдээд багш нарын заах арга барилд хүртэл өөрчлөлт орж байна. Сурагч төвтэй сургалт гэдэг бол тухайн хүүхдийг илүү хөгжүүлэх практик дээр суурилсан хичээл гэж ойлгоод байна л да. Гэтэл багш нар магадгүй урт удаан хугацаанд заачсан тэр арга барилаа орхиж чадахгүй, түүнээсээ салж чадахгүй нэг юм хэцүү зүйл байгаад байна. Гэхдээ мэдээж альва нэг зүйл цаг хугацааны аясаар илүү сайжирдаг учраас за явандаа бол энэ яг өөрсдийн голдролоо олох болов уу гэж бодож байна л да. Ер нь цөм хөтөлбөр орж эхэлснээс нийслэл Улаанбаатар хотод гэхүү, за цаашлаад аймаг орон нутгуудад гэхүү хэрэгжилтийн тал дээр яаж явагдсан байт юм бэ? Энэ талын судалгааг та бүхэн хийсэн байгаа болоо. За яг үнэ ер нь сургалтын хөтөлбөр хэрэгжснээс хойш тодорхой хугацаанд бол энэ сургалтын хөтөлбөрийг хэрхэн яаж хэрэгжиж байна вэ гэдэг дээр бол судалгаа хийж тэр судалгааны үр дүн дээр үндэслээд дараагийн хөтөлбөрийн шинжилгээ одоо бас үзэл баримтлалыг боловсруулах ийм суур гараа бол тавигдж явж идэг. Тийм учраас бид нар энэ сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн 2014 оноос эхлээд үндэсний хэмжээнд нэгдүгээр суралцагчийн сурлагын амжилтын судалгааг жил болгон авч эхэлсэн. За 2014, 15, 16, 17 онуудад боловсролын үнэлгээний төвдөр чанарын судалгаагаар одоо орон нутаг сургуулиудаас бол төврээр сурагчдын сурлагын амжилт ер нь ямар түвшинд яваад байна вэ? Тухайн даалгаврыг сурагчид ер нь яаж гүйцэтгээд байна вэ? Багш тухайн даалгаврын одоо заах арга зүй хүүхдүүдтэй хэрхэн яаж эзэмшүүлж байна вэ гэдгийг эндээс бол харах боломжтой. Тэгэхээр энэ чанарын судалгааны үр дүн бол бид нар сургалтчийн сурлагын амжилтан дээр тулгуурлаад сургалтын технологи, сурах арга барилыг бол өөрчлөх, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор хэрэгжиж байгаа нэг юм судалгаа байгаа. За мөн бид нар өнгөрсөн жил боловсрол сайжруулах ухааны яамны мэргэжлийн байгууллагууд хамтраад энэ сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад одоо хэрэгжилтийн нөхцөл байдлыг судлах ийм судалгааг бол хэрэгжүүлэх одоо ийм
менежментийн циклийн зураглалыг гаргасан байгаа. Тэрний дагуу ер нь аливаа сургалтын хөтөлбөр хэрэгжиж ирсний дараах 2 жил шинэ хөтөлбөрт шилжихийн өмнөх 2 жилд бол сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг бол тандаж судлах нь зүйтэй юм аа гэж ингэж үзсэн байгаа. За энэний дагуу боловсролын хүрээлэн өнгөрсөн 2018-19 онд энэ сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг бол судалсан ийм үр дүнгууд байгаа. Тэгэхээр энэ үр дүнгууд бол одоо биднэрт маш их хэмжээний мэдээлэл датануудыг бол өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ суур бааз дээр тулгуурлаад бид нар одоо дараагийн хөтөлбөрийн шинжилгээг хэрхэн яаж хийх вэ? Өмнөх сургалтын хөтөлбөр дээр бид нар юуг алдаж онж байсан бэ? Ямар одоо ололт амжилтууд байсан бэ, тийм ээ? Энийг одоо баттгаа сайжруулад явах юм одоо хөрс суур нөхцөл нь бол тавигдсан гэж ингэж үзэж байна. Сургалтын хөтөлбөр за тэр дундаа яг боловсролын байгууллагуудын өөрчлөлт бол тухайн нийгмийн дагаад өөрчлөгдөж байдаг зүйл юм болов. Энэ ч утгаараа хүүхэд багчуудад ямар арга барилаар тухайн зүйлийг ойлгуулвал илүү суух вэ, илүү түнээс мэдлэг мэдээлэл болж үлдэх вэ гэдэг тал дээр нь анхаарч байгаа л та. Заавал судлах ёстой хичээл гэж заасан байна шүү дээ. Тэгэхээр заавал судлах ёстой хичээлд магадгүй монгол хэлч байдаг юм уу? Яг энэ уламжлалт ахуйгаа ойлгох энэ хичээлүүдийг оруулж өгснөөр сурагчдад илүү их мэдлэг мэдээлэл тал дээр нь за мөн хүнтэйгээ харьцах ч гэдэг юм уу, хүн болох талын хичээлүүд илүү давмгаалan орсон байна уу гэж харсан л та. Тэгэхээр заавал судлах ёстой хичээлүүдийг сонгохдоо та бүхэн юун дээр түшиглэв? За цаашлаад яг энэ хичээлүүдийг судалснаар тухайн хүүхдэд ямар төрлийн мэдлэг мэдээлэл бүрэн хангагдаж цаашлаад ихтэй сургуулиуд руу орно, ажлын байранд орно гэд үе шаттайгаар явахт нь тодорхой хэмжээний боломжийг нээж өгч байгаа юм байна. За яг үнэ заав судлах хичээл гэдэг маань одоо манай боловсролын хуулийн заасан байдаг шүү дээ. Бүх хүн бол бүх нийтээр суур боловсрол эзэмшсэн байна гэд. Тэр бүх нийтэд суур боловсрол эзэмшүүлэхэд зайлшгүй одоо үздэг хэвээр ийм гिचээ судлагдгуунуудыг бол олон улсын жишгээр бол тогтоосон байдаг. А дээрэс нь манай Монгол өв соёл уламжлалын бас онцлогийг бас харгалзаж үзнэ. Тэгэл наад зах нь одоо тооллох тий. За тоолол зөв бичих унших хаас өксүүлээл тийм ээ. Тэгээ шинжлэх ухааны хичээлийн суурьуудыг тавих тий. Бусадтай нийгэм шиг харилцах, зан үйл, хандлага төлөвшүүлгээд чиглэсэн ийм зайлшгүй одоо үзүүл зохистой судлагдгуунууд бол байдаг. Энийг бол сургалтын төлөвлөгөөнд тодорхой хувьжин пропорцтойгоор одоо тусгаж өгөөд тэгээд одоо тэрийг бол хүүхэд болгон эзэмшнэ. А дээрэс нь магадгүй нөгөө ирээдүйд эзэмших ажил мэргэжлийн чиг баримжаа олох тийм ээ. Энэ чиг хандлагын үүднээс бол одоо бас нэмэлтээр нийгмийн эрэлт хэрэгцээг тулгуурлаад бас нэмэлтээр үзэл судлах хичээлүүдийг бол оруулж ирдэг. Альва нэг зүйлийн суур гэдэг бол хамгийн чухал шүү дээ. Одоо энгийн жишээ авахд байшин барилгын суур хэр бат бөх байхаа шалтгаалаад тухайн байшингийн насжилт тооцогдож байх жишээ нь. Тэгэхээр бид бол ерөнхий боловсролын сургуульд хүүхдүүдийн суур боловсролыг хэр бат бөх тавьж өгөхөд нэлээд анхаарч байна. Үүнд гэхдээ зөвхөн багш сурагч гэхгүй бид бол эцэг эхийг заавал хамруулан ярих шаардлагатай. Мэдээж хүүхдийг дэмжиж байгаа, хажуунаас нь үргэлж одоо тусалж байгаа тийм ээ. Номер 1-т үгийг ойлгодог хүмүүс бол эцэг эхчүүд байдаг шүү. Тэгэхээр эцэг эхчүүд рүү чиглэсэн үйл ажиллагаанууд юу вэ? Хөтөлбөр шинжлэгдээд байдаг, агуулгын шинжлэгдээд байдаг. Багш нь бас өөр арга барилаар заагаад байдаг. Эцэг эх нь үүнд нэг их тоохгүй, нэг их өөрсдийнхөө одоо үзэл бодлыг хандуулахгүй байх юм бол энэ цаашаага нэг их хол явахгүй болов. Тий. Яг одоо бид нар боловсролын төвшин дээр наадгаж нэлээд анхааргалзаж авч үзэж байгаа. Жишээлбэл бол бага боловсролд бол хүүхдүүдэд сурах арга барил эзэмшүүлэхэд илүү их онцолж анхаарнаа тий. За суур боловсролын төвшөнд ороод ирэхээр зэрэг биетан сурах арга барил гэдэг юм руу илүү их анхаарнаа. За бүрэн дунд боловсрол руу ороод ирэхээр нөгөө ажил мэргэжлийн чиг баримжаа олгох тий шинжлэх ухааны хил ухтун ойлголтуудыг эзэмших гэдэг рүү илүү их анхаарна гэсэн ийм одоо зорилго концепцийн дагуу нөгөө сургалтын технологи маань явж байгаа. Тэгэхээр бид нар энийг эцэг эхчүүдэд зөв ойлгуулж таниулах нь бол манай боловсролын байгууллагын бас нэг чиг үүрэг тийм ээ. За тухайлх юм бол одоо багангийн хүүхд яаж сурах ёстой тий сурахад юуг анхаарах ёстой гэдэг энэ арга технологи нь бол өөрөө юм суралцгын цикл онол дээр тулгуурласан тийм арга технологи байдаг. Тэгэхээр багш нар яг тэр арга технологиор хичээлээ явуулж байгаа бол тэрийг эцэг эхчүүдэд маш сайн зөв ойлголт таниулах нь чухал. А тэгвэл эцэг их тэр арга технологиор хүүхдтэйгээ бас ажиллах тий нэг юм байна. А хоёрдугаарт нь бид нар яг одоо нөгөө багангийн хүүхдтэр ялангуяа багангийн хүүхдийн ачаалал их байна, гэрийн даалгавар их байна. Эцэг их нь хүүхдтэйгээ хамтарч гэрийн даалгавар хийсээр хагаад ингээд цаг хүүхдийн одоо нөгөө тогож хөгжих цаг их бага байна гэдэг асуудал нэлээд гарч ирсэн тийм ээ. Тийм учраас бид нар сургалтаараа яг анги танхимдаа юугаа өгөх ёстой, гэрийн даалгаварт яг юуг өгөх ёстой юм бэ гэдэг энэ жингүүдийг бол багш нарт сайн намар бол нэлээд сургалтуудыг өгсөн байгаа. Ер нь энэ багш нарыг ингэж нөгөө бэлтгэх, давтан сургах юм сургалтуудыг бол жил болгон бид нар үе шаттайгаар явуулж эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх арга зүй гэдэг юм сургалтыг бол 14 оноос өнөөг хүртэл бол 6 удаагийн сургалтыг бол үндэсний хэмжээнд зохион байгуулсан байна. Энэ жил бид нар 44 мянган багш бүрт энэ сургалтыг одоо хүргэсэн байх жишээтэй тийм ээ. Тэгэхээр энэ багшийн арга технологи эцэг ихэд бас нөлөөлж чадчихвэл эцэг их маань бас тэр дагуу одоо хүүхдээ
айтайгаа ажиллах ийм боломж нөхцөл бас бүрдэх юм аа гэж ингэж үзэж байна. Өнөөдрөөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байна шүү дээ. Тэгэхээр урт удаан хугацааны амралтын дараа хүүхэд дахиад нөгөө нэг цагийн хуваар дахиад нөгөө хичээлдээ орж эхлэх энэ үе бол хамгийн хэцүү, магадгүй хамгийн уйддаг, залхахдаг тэр үе юм байдаг юм болов. Нэг ялангуяа багангийн сурагчдад бол энэ нөхцөл байдлыг хажиглагддаг шүү дээ. Тэгэхээр багш нарын зүгээс, эцэг эхчүүдийн зүгээс яг энэ үед нь яаж тусалж дэмжих шаардлагатай болов? Яг хүүхдийн марталтын хугацаа бол нэг 21-7 хоног үргэлжилдэг гэж судлаачид бол тогтооцсон байдаг. Тэгэхээр ер нь сурагчдын амралт бол нэг 7-оос 21 хоногийн дотор бол үргэлжилж явах ёстой. Гэтэл бид нар нэг байгаль цагуурын онцлогтой манай одоо бас энэ нийгмийн онцлог нөхцөл байдлаас шалтгаалаад өвлийн амралтыг бол нэлээд урт хугацаагаар бас ингээд уртасгаа сунгаад байна шүү дээ, тийм ээ. Энэтэй холбогдуулаад ялангуяа багангийн хүүхдүүд бол өмнө үтсэн одоо хичээлээ мартчихад ороод ирэх юм аа. Дахиад одоо хичээлээ шинээс эхлэх юм аа гэдэг ингээд багш нар маань нэлээд энэ дээр асуудал тавьдаг. Гэхдээ энийг мартуулахгүй байх арга нь бол тэр гэртээ эцэг бас хүүхдтэйгээ ажиллаж байгаа арга технологиос бас нэлээд хамаарна гэж ингэж үзэж байна. Гэхдээ ер нь болж өгвөл бид нар сүүлийн үед бол сурагчдыг одоо ялангуяа багангийн хүүхдүүдийг гэрийн даалгавар их хэмжээгээр өгчтэй ачаалал өгөхөөс бол аль болох зайлсхийж байгаа. За танд маш их баярлалаа. Энэ өглөө бидний урилгыг авч студиуд ирж эцэг эхчүүдэд үзэгчдэд хэрэгтэй сайхан мэдээлэл өгсөн гэж бодож байна. Таны цааш тийм ажилд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхний ажилд ч гэсэн амжилт хүсье. За баярлалаа.